аниме манай хүн сэржоогоор эхэлнэ. Тэгэл тариалан ажиллал. Зүгээр тариалан чи амьдрахыг хүсэж байлаа. Манай хүн гэр айж явсаар нэг том модны анирхад бүх модоо бараг ухаад ус гаргаад гүний ус гаргаад усаа эндээс авдаг болж байгаа. Тэгээд байж байгаад манай хүн энэ хавийн бүх юмыг сайхан зөвлөн могоо тэрээд мод тэрээд манай хүн зүгээр амар байлиг төхөө амар. Тэгээд орой болох гэжсэн болохоор аргагүй ихэнд модонд нүх гаргаад тань. Маргааш өглөө туулаад ирсэн учраас алсан. Ихэнх нь нүрс болсон. Тэгэл тэр туулааны ямаараа юм жидэндээ модон жорлон шиг юм байна. Юм хийнэ. Манай хүн үр суулгаг уухад үр суулгаг даадаг өөрөө. Төрүүн шиг тууламуулаа ямар ч амьтан дайж магадгүй учраас хашаа ториулж байна. Гадаа 1-2 нохой байсан учраас аруулж хаалганд өгж өсгөхөөр шийднэ. Нэгнийх нь гээд том байсан учраас төгсөн байна гэсэн үг. Маргааш нь том бомон хөөхөд төрсөн. Махчаас жүүж учраас зүгээр тийжэн гэдэг хэлж байгаа. Энэ нохой биш чан шүү заавгаас. Нөгөө үр суулгадаад идэггүй байдгийн учир нь өөрөө тийм үр суулгамаар байна гэж боддонгууд өөрөө үр суулгадаад байгаа юм билээ. Ер нь бол чанууд зүгээр амар байсан чинь дараад исэн чинь туулаан нүмергөнд зүгээр нэг аав зэрэл бүх даавн хэрэгсэл мэрэгчлээ хийгээд энэ аалзын төмсөн дуртай юм байна уу? Тэгээд төмөс аалз гэдэг чи төмсөн дуртай юм чи. Тэгээд 50 байжсэн чинь өглөө боллоо. Манай уудад байсан чинь нөгөө хэдэн том болоод эргэж ийн. Нөгөө аалт баруутаа чинь хүртэл төмөс аалт чинь хүртэл олоолаа болоод ирсэн байна. Баруута төмөс аалт дугуурхтал ашаад хартал нэг эльф муу нэг юм байж гин. Нэг хүн. Тэгэд манай хүний цусыг сараад том болчихно. Наханууд нь дайраад жижиг болгоод цус сарахын зөвшөөрөөд цусаа саруулна. Цусаа саруулчааж чад зөндөө олон гоё юмнууд туршиж үзээд помидор нь цус шиг болохоор зүгээр энэ помидор гэдгийг хүснэ. Миний ихнэр болооч гэсэн чи за аргагүй ихэнд зөвшөөрнө. Тэгээд зүгээр арлууж ирэл явж ийн. Арлууж ирээд явна да. Тэгээд
аргагүй ирхэн зөвшөөрөөд алуугаа чирээд ямда. Тэгвэл маргааш нь хоёулаа эгэл жирийн амьдралаар хамт амьдрнаа. Яг л энэ хөшг. Ахад баруутан дугаартал нэг сахиусан тэнгэр. За энэ дайны илч шүү за. Дайны илч явж байна. Дайны илч. Энэ бол энэ чинь аргачин бай. Тэгээд толгойг нь 100 саянд манай Сакамотогийн толгойноос бүр хайв илүү байдаг ш. 1 сая гэж яхад энэ өөр 100 сая. 100 саянд зарлсан. Маргааш өглөө тасганд юу хийсэн? Эльфүүд эрэгтэй хүн жоохон амар цөөхөн байгаад эмэгтэй хүн баг энэ тасганд амар байна шүү дээ. Баг хүүхэд тэйхүүлж илгээ гэж ямар шүү дээ. Тэгэл эльфүүдтэй болсноос хойш бүр талхтай болчихж хөөе. Эдгээр зүгээр Эдгээр зүгээр будааны талбай игээд амар их цаг орсон чичээсээр байгаад будаа гаргаж авнаа. Японуудын хувьд будаа нь хамгийн хэрэгтэй хэрэгц. Арай болоход манай хүн зөвлөн усанд орохыг зөвлөн. Тэгээд ойлгохгүйсэн учраас үйлдэлээр харуулна. Өөрөө бад өгнө. Гурагийн түүх нэртэйгээ таарад яг хамгийн бос багаатай туралдаад яг өгөх гэж яхад нь манай хүн олж тусалсан болохоор тэгэл тийм манай хүн олж тусалсан болохоор эзний болохоор шийдсэн. Тэгээд өглөө босоход манай дахин өвөл болж өөртөө тоглоом зохионо. Тэгээд чан кура их нэртэйгээ хамт ойлгоод хүртэл тоглоно. Кура штэ чан кура. Ахад тонх дуурахчаал энэ удаа хүн биш лөө байна. Лөө гэхэд арай илүү. Гэхдээ луутай ойрхон төрөл. Эхний дайралтыг нь хааж чадсан ч хоёр дахь дайралтыг нь хааж чадахгүй гэдгээ мэдэнгүүтээ манай хүн амар том жад гаргаж ирснээ шийдээд тэр мангасыг устгаж чадна. Ингэж лөөг ялсныхаа дараа гэртээ сайхан мах хийж идэн. Лууны мах юм да тий. Хоол хийж идэн.
Энэ үед дракон утсан гэдгийг элчин сайдууд бодож байлаа. Ганц улс гэлтгүй олон улс энэ тал дээр зогсож байлаа. Дарси гэж шийддэг манай хэд. Манай хэд дэшгээд Дарси дуулцгааж байдаг. Тэгээд хамт дуулж Дарсаа хийн. Ийм хөгжилтэйгээр Дарсаа хийснийхаа дараа энэ цус сарагчийн дүүн нэрч харагдана. Дүүгээ яах гэж ирснийг асуухад таны толгойг авах гэж ирсэн юм аа гэж хэлдэг. Толгой нь 100 сая йен зарласан байгаа шүү дээ. Гэхдээ болоод үзтээ амар их. Сакамотогийн толгой зүгээр 1 сая йен бахад энэ цус сарагчийн толгой яхаараа юу гэдэг тэ манайхан ийм том тосгонтой болсон учраас нэр өхөр шиддэг. Нэг харахад л зөндөө юм тавсан байла. Тэгээд тосгондоо нэр өгөх болоход их модны тосгон гэж нэр өглөө. Тэгээд бас нэг илч ирдэг. Бас энэ дайны сахиусан тэнгэрийн дүү байдаг. Нөгөөх нь арх уух гэж ирсэн. Арх уух гэж ирсэн. Маш их юмтай байсан учраас яаж чадахгүй архийг нуuna. Хүн чанууд ирэхэд цус сарагчийг хараад нэг л чимээгүй бол. Тэгээд энэ цус сарагчид их гадуурхаж байгаа л та. Бацаг цаг болоход ингэж нэг ирчлөө гэж хэлсэн. Тэгээд зүги баахан шид хэрэглэдэг амьтад байсан. Тэрний дараа баахан энэ ч үг зүглээ. Мэдгүй. Нэг гарууд манай энд арх ууж өгнө. Арх хийж өгнө. Тэгтэл манай луу нууцаар гараад исэн байна л та. Тэрийг мэдээд ихнэр өхөнтэйгоо хүрээд ирж. Тэгээд үзмний шүс Дарс балдыг мэдсэн хэд хамгийн амар чөтгөрүүд хэлцэж байдаг. Энэ чинь өөрс тосхон болох гэж ирсэн гинэ энэ гурав. Магаан сүлдээ гурав. Тэгээд одоохондоо мэдээгүй байгаа болохоор амьд байгаа юм гинэ. Энд модны эльфүүд бүр hirцэн байдаг гинэ. Dark elf гэдэг л мэдгүй. Ямар ч тач ийм хэлсэн байдаг чинь байсан чинь манай
цус сурагч жимсэн болсон байдаг. Тэгээд манай цус сурагч төрөхөд сайхан найр хийдэг. Найр хийдэг. Бүгд л зүгээр хөл судалгаа ажиллана. Тэгээд манай эсэм төрүүлж чадсан байх ба хүүхэд нь хүн цус сурагчийн элиз болон төрсөн байдаг. Эсэм төрсөн цус сурагч энэ хэдтэй баярлаж манай додон шаргуу ажилласан. Нэг л мэдхэд төрсөн өдөр нь болж хүүхдийнх нь тэгээд энэ дуусчин 20 дугаар бүлэг гаруул ярьж өгнө. Тэгээд бай guys. За бай.